Солонгос орны тухай сонсоогүй мэдэхгүй Монгол гэж бараг үгүй болжээ. Өнөөдөр айл бүрээс хэн нэг нь байг гихтэл хамаатан садан танил нь Солонгост сурч ажилладаг байх жишээтэй. Дээрээс нь сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчид эмнэлэгт үзүүлж онцлогоо эмчилгээ хийлгэх гэгчлэн аль барьны ажлаар Солонгос улсад зорчих Монгол иргэдийн тоо улам ихссээр байна. Энэ удаад манай сурвалжлах хэсэгч ийм л нэг аяллаа группт багтаж Солонгос улсыг зорьсон юм. Аяллаа эхний өдрөө бид Монгол улсын клиникийн нэгдсэн эмнэлгүүдтэй хамтын ажиллагаатай Чүнчэн хот дахь Халимын их сургуулийн ариун сэтгэлийн нэгдсэн эмнэлгээр зочлоо. Халимын их сургуулийн анагаах ухааны төвд харьяалагддаг 7 эмнэлэг байдаг. 4,000 ортой 7,000 эмч мэрэгжилтнүүд ажилладаг. Манай эмнэлэг нь эдгээр салбар эмнэлгүүдийн нэг нь л дээ. Манай эмнэлэг нь хоорондоо нягт уялдаа холбоотой 9 үндсэн төвтэй техник технологийн дэвшилт тоног төхөөрөмжөөр хангагдсан. Өндөр түвшинд бэлтгэгдсэн эмч мэрэгжилтнүүд өөрийн хотын хүн амаар зогсохгүй гадаадын орнуудын өвчтнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ажилладаг. Орос, Монгол, Киргиз, Хятад, Энэтхэг, Казахстан гээд олон оронтой гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ. Энэ улсуудын эмч нарыг дадлагжуулах, анагаах ухааны салбарын орчин үеийн шин технологиг таниулан сургах чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Манай эмнэлэг дэлхийд тэргүүлэгч эрүүл мэндийн төвүүдтэй байнга холбоотой байж, улсдаа төдийгүй дэлхийн түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төв болсон. Монголчууд бид хотоос зайдуу төв эмнэлэг л биш бол оншилгоо эмчилгээний чанаргүй муу гэсэн ойлголттой байдаг нь нууц бишээ. Тэгвэл Сөүлээс зайдуу ч энэ эмнэлэг оншилгоо эмчилгээгээрээ улсдаа хамгийн өндөр зэрэглэлтэй. Мөн зүрх судас, цус харвалт, нуруу үений мэс ажилбараараа дэлхийд өрсөлдөх чадвартай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлэг юм байна. Уг төв тандсан өвчтөнг хүлээн авахаас эхлээд үзлэг, шинжилгээ, оншилгоо, эмчилгээ, өндөр чанартай цогц үйлчилгээгээр хангаж ажилладаг нь анхаарал татсан юм. Бидний ярдагчлан үйлчлүүлэгч хаан гэсэн үрийг сүржин чанга хашгирдагүйч үзүүлж чаддаг хамт олон байлаа. Ер нь өвчин гэдэг хэцүү. Цаг алдахгүй байхыг шаарддаг. Тийм ч учраас манай төв нь өвчтөнд үзүүлэх яаралтай тусламжийг түргэн шуурхай цогц үйлчилгээгээр ханган ажиллахыг зордгоо. Хамгийн гол нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, төгс эмчилгээнд бид анхаарч ажилладаг. Би өөрөө гэмтэл соггийн мэс заслын эмч хүн. Боломжтой үедээ Монгол руу 2 сард 1 удаа ч юм уу очиж Монгол эмч нартай хамтран үе суулгах хагалгаа хийдэг. Олон ч Монгол шавьтай болсон. Ер нь манад эмч болохын тулд 6 жил суралцаад 5 жил эмнэлэгтээ дадлаг хийдэг. Харин Монголд суралцах хугацааны хувьд адилж дадлаг хийх хугацаа богино санагдсан. Тиймээс Монголын залуу эмч нар манад ирж дадлаг хийж мэргэжлээ дээшлүүлэх сонирхолтой байдгийг мэдээд бид тэдэнд тусалж хамтран ажиллах болсондоо таатай байдаг. Тус эмнэлгийн үе нурууны эмнэлгийн төвүүд нь мөгөөрсний хүн дэмгэг болох өвдөгний үе солих, шүрмсийг нөхөн сэргээх, хүзүү нурууны бичил зүслэгт мэс засал хийхээс өксүүлээд дурангаар нуглам хоорондын мөгөөрс авах, нурууны хүн хэлбэрийн мөрөлтийг засах зэрэг жилд дунджаар 1500 мэс ажилбарыг хийдэг юм байна. Өндөр технологид суурилсан нарийн мэс ажилбарт оролцох, дадлагжих, суралцах, эрдэм шинжилгээний болон судалгааны ажил дээр хамтран ажиллах зэргээр манай олон залуу эмч мэрэгжилтэн энд ажиллаж байгааг дуулаад тэдний заримтай нь уулзаж ярилцсан юм. Бид нэр энэ Халимын их сургуулийн эмнэлэгтэй хамтарч ажиллаад одоо 3 жил орчим болж байгаа. Тэгээд энэ эмнэлэгтэй хамтарч ажиллаж байгаагийнх нь одоо гол зорилго нь бол нэгдүгээр Монголдо мэрэгжилтэй боловсруучнууд эмнэлгийн салбарт, анагаах ухааны салбарт мэрэгжилтэй боловсруучнууд ялангуяа энэ орчин үеийн анагаах ухаанд нэг шаардлагатай байгаа Монгол улсад нэг шаардлагатай чухал мэрэгчлүүдээр эмч мэрэгжилтэн эмнэлгийн ажилтнуудыг мэрэгшүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний болон дадлаг практикийн бүх сургалтын дээр хамтарч ажилладаг манай одоо төвшин гэдэг. Би улсын клиникийн төв эмнэлгийн ерөнхий мэдчилгээ засгийн эмч. Энд одоо 8 сард ирсэн 4 сарын хугацаатай мэдрэлийн мэдчилгээний тасаг дээр одоо дадлаг хийж байгаа. Энэ эмнэлгийн дарга Жо профессорын удирдлагын нугасны мэдчилгээний дадлаг хийж байгаа. Монголд 2 дугаар эмнэлэгт мэдчилгээний хэмжээр ажиллаж байгаад 2011 оны 7 сард энд ирж мэргэжлийн шилжүүлэх хийсэн. Тэгээд мэргэжлийн шилжүүлэх явцдаа Халимын их сургуульд магистрийн сургалтанд эсэлд өгч ороод одоо магистрийн сургалтанд
явж байгаа. Бас гинтлийн тасаг дээр үеийн хангалтын чиглэлээр мэргэжил дэвшүүлэх сургалтыг давхар хийж байгаа. Гинтлийн тасгийн Сансуу профессорын өдөрлөөр мэргэжил дэвшүүлж байна. Солонгосын халимыг сургуулийн болов эрүүл мэндийн систем маань улстай нэгд орохоос гадна эднийх бол одоо олон улсын хэмжээнд аль хамгийн сайн эрүүл мэндийн систем эмчилгээний шинэ арга техникийг нэвтрүүлж байдаг. Тэгээ ер нь бол манай энэ Сансуу профессор бол 2009 оноос хойш манай эмнэлэгт хамтран ажиллаж бидэнд туслаж манай Монголын ард түмэнд хүртэл одоо бидний хийж чадахгүй хүнд хэцүү хаалгануудыг бол өөр үн төлбөргүй хийж өгч байна. Тусалдаг. Сая би Сансуу профессортай цог энэ дунд чөмгөний төнхний үеийн хэмэл үеийн солих хаалганы дараа хүндрэл дунд чөмгөөс хугарлын хаалганд бол орсон. Яг бидэнд бол тэрийг одоо манад бол энэ бол хийгдэхэд бас л хэцүү хаалгаалтай. Ягаад гэвэл бидэнд чинь багш танах тохиолдол их дутагдaltaй болоод байдаг. Эднийх бол тэгээд өвчтөнд аль болох одоо тохиромжтой өвчтнийг одоо аль болох аюулгүй байх талаас нь бол хамгийн сайн гэсэн юмдаг бол оруулж ирж байгаа. Ер нь бол яг бид нар ер нь манай улсад бол жишээ энэ хэмэл үе солих хаалгаа бол төдийлөн бол хийгддэггүй байсан. Цөөхөн гадны ганц нэг эмч нар явуулаад ирээл хийгээл бидний тусламж хөтлөлөөр бол хийж үзүүлэл явдаг байсан. Энэ Сансуу профессор болон өөрийн Солонгосын олон эмч нарын тусламжаар манай улсын клиникийн төв эмнэлэг дээр бол өвдөг болон энэ хэмэл төнхний үе солих хаалгаа бол өдөр тутмын хаалгаа болж хөгжсөн бол байгаа. Миний чаас сургалтын гол зорилго нь одоо миний ирээдүйг гэх юм бол төгсч очиод Монголд бас энэ үеийн хаалгаануудыг үеийг солих, үеийн дөрөнгө хаалгаад болохоор өөрийн эмнэлэгтээ нэвтрүүлэх зорилготой. Энэ хаалгааны Монголд хийгдэх одоо боломжийг өшөө нэмэгдүүлэх зорилготой. Тэгээд энэ Монгол улсад хийгддэг өндөр технологиудыг Монголд нэвтрүүлэх зорилготой. Орчин үеийн ангаах ухааны ололт амжилт хурдцтай байхын зэрэгцээ үе мөч зүрх тархины мэс засал элэг бөөр зэрэг эргэтэн шилжүүлэн суулгах мэс заслаар манай улсын эмч мэргэжилтнүүд аль ч улс орны мэргэжилтнүүдийн төвшөнтэй энэ зэрэгцгээс өндөр шатанд явж байгаа нь бахадмаар байлаа. Гэвч яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг өндөр технологид суурилсан нарийн мэс ажиллагаа хийдэг ийм төв цогцлбор өнөөдрийн байдлаар Монголд байхгүй байгаа нь эрүүл мэндийн салбар бүтцийн хувьд доголдолд орж урагшлахгүй хөгжихгүй хоцрогдоод байгаагийн нэг шалтгаан ч юм уу даа гэсэн бодол энэ эмнэлгийн үйл ажиллагааг сурвалжилж явахад төрж байлаа. Халим их сургуулийн эмнэлэгтэй бид нар энэ талаас хамтран ажиллахаас гадна Аз намхан орнуудын яаралтай түргэн тусламжийн нийгэмлэг гэж байдаг. Тэр нийгэмлэгийг бол сая энэ Халимын их сургуулийн эмнэлгээр дамжуулан одоо тэднэртэй хамтарч ажилладаг гэсэн байна. Энэ нь бол цаашдаа ямар зорилготой гэхээр Монгол улсад бид нар болохоор нэг түргэн тусламж байдаг. Гэхдээ нэг яаралтай түргэн тусламж хоёр нь нэг арай хоёр өөр утгаар хөгждөг. Уг нь бол хөгжлөө яаж хөгжих вэ гэхээр орчин үед одоо дэлхийд баримтлагдж байгаа зарчим болохоор өвчтөн эмнэлэгт хүргэж өгөөд тэр эмнэлэг нь өөрөлдөө яаралтай түргэн тусламжийг зохицоор нь үзүүлж чаддаг тийм байх хэрэгтэй. Монгол улсад нэг хэцүү болоод байгаа юм болохоор өвчтөн гэмтсэн бол гэмтлийн эмнэлгээр очдог. Зөвхөн өвчсөн бол одоо зөвхөнд арга хэмжээ авах шаардлагатай зөвхөн 3 дугаар эмнэлгээр явдаг. Эмэгтэйчдийн асуудал бол төрхөлөө явдаг ч гэдэг юм уу. Ингээд бүх хүн ингээд тал тийшээ нөгөө төрөлцсөн нарийн мэргэжлийн эмнэлэг рүү явдаг тийм. Тэгэхээр одоо энэ нь болохоор төрөлцсөн нарийн мэргэжлийн эмнэлэг байх хэрэгтэй. Гэхдээ яаралтай түргэн тусламжийн төв үүрэгтэй энэ бүгдийг зохицоор нь шийдсэн төвүүд бол байж биднээс нөгөө нэг одоо яаралтай хурц өвчний одоо хурц үедээ байгаа хүмүүстэй хурдан тусламж үйлчилгээ үзүүлэхэд бол одоо түргэн тусламжийг үйлчилгээ үзүүлэхэд хамгийн боломжтой гэсэн. Ийм байдлаар одоо цаашдаа ингэж ер нь Монголын амархан хөгжих ёстой байгаа гэсэн юм байдлаар. Эндээс харахад манай улсад одоогоор яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаа 103 төв нь өвчтнийг өвдсөн газраас нь төрөлцсөн эмнэлэг хүртэл анхан шатны тусламж үзүүлж тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэх төдийхнөр хязгаарлагддаг нь хөгжлийн хол зөрүүтэй байгааг харуулж байлаа. Хүн амынхын талаас илүү хувь нь нийслэлдээ суурьшсан манай улсын хувьд дээр үзүүлсэн шиг олон улсын жишгт хүрсэн яаралтай түргэн тусламжийн төвүүдийг
орчин үеийн тоног төхөөрөмжөөр бэхжүүлэн чадaltaй эмч нарын хүчирхэг багтайгаар нэгдсэн том клиникүүд болон дүүргүүдийн эмнэлгийн дэргэд байгуулах нь зайлшгүй шаардлага болжээ. Манай энэ удаагийн аяллаа гол зорилго нь энэ их сургууль яг юу хийж чаддаг юм бэ те? Яаралтай төрийн тусламжийг яагаад ингэж хөгжиж чаддаг юм бэ? Ер нь энэ Солонгос улс болон Аз нутгийн орнуудын өндөр хөгжиж байгаа орнуудад яаралтай төрийн тусламжийг яаж хөгжиж чаддаг юм бэ гэдэг ганцхан Солонгосын жишээгээр жишээ Сингапур, Малайз, Япон, Филиппин гэх өндөр хөгжиж байгаа орнууд руу энэ жишээнүүдийг харуулад тэгээд энэ байдлаа ингээд Монгол улсад нэвтрүүл яаралтай төрийн тусламжийн төвүүдийг нээгээд тэр яаралтай төрийн тусламжийн төвүүд нь цогцоор арга хэмжээг нь авдаг. Одоо дахинд нь соргосон хүн гэх юм бол хүлээж аваад имжлээд тэгээд гаргадаг яг тэр бүх системүүд нь дотроо ингээд бүрэлдэхүүн комплекс болж орсон байдаг. Яг тийм юмнуудыг одоо хийж байна. Тэгээд Казахстан улс нэлээд амжилттай хөгжүүлж байгаа. Тэгэхээр тэр улс хөгжүүлж чадж байгаа чинь манай улс бол бас хөгжүүлж чадна гэсэн тийм бодолтой. Өөрийн мэрэгжил эрдэм чадалдаан эзэн болж чадсан улс их орныхон төлөө сэтгэл зүрхэн цохилж байдаг ийм л залуус Монголын маань ирээдүй. Тэд тус тусынхаа салбарт шинийг гэрэл хийж, бүтээж улсынхаа хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх гэж зорж яваа. Тэдний нэг бол Онон. Онон дэлхийн хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг Аз нутгийн далайн орнуудын яаралтай төрийн тусламжийн холбооны гишүүн. Дэлхийн хэмжээний томоохон байгууллагын гишүүнийхээ хувьд тэр Монголдон яаралтай төрийн тусламжийн төвийг бий болгож дэлхийн улс орнуудын түвшинд хүртэл хөгжүүлэх зорилготой нэгэн. Үүндээ хүрэхийн тулд үзэл бодол нэгтэй залуу эмч нартайгаа хамтран эмч мэрэгжилтнүүдийг дадлагжуулах, сургах, олон нийтэд таниулах, ойлгуулах зэрэг ажлыг үе шаттайгаар хийж байгаагийн нэг нь бидний энэ аялал байлаа. Аяллахын 2 дахь хэсэгт бид Чүнчэн хоттой танилцсан юм. Чүнчэн хот бол цэвэр тунгалаг агаартай, үдсгэлэнт уул нуураар хүрээлэгдсэн аялал жуулчлалын бүс нутагт оршдог. Гольфийн талбай, цанын бааз, халуун аршаан бүхий олон тооны амралтын газар, Солонгосын соёлыг алдаршуулсан түүх турсгалын үзүр үйлчилгээ ихтэй учир дотоод гадаадын жуулчлалаар тасардгүй юм байна. Ийхүү эрүүл мэндийн аялал жуулчлалыг чухалчлах нь тэндээс орох орлогоор эмнэлгийнхээ эдийн засаг, хөрөнгө санхүүгийн чадвараа сайжруулах, мөн олон улсаас үйлчлүүлэгч татах зэрэг өргөн боломжийг нээж өгдөг тухай тэд дахин онцолж байсан юм. Эндээсээ бид Сангчжиний их сургуулийн дэргэдэх уламжлалт эмнэлэг ангаах ухааны төвөөр зочилсон юм. Уг эмнэлэг нь хүний биеийг бүхэлдэн дижитал хитягаан туяагаар уншлах, судасны хатуурал, зүрх болон тархины цусан хангамжийг эхо аппаратаар тодорхойлох, бариа засал, төөн үрхийх, зүү тавих, өөрсдийн бэлдсэн ургамлын гаралтай эм бэлтэмлэр эмчлэх зэргээр орчин үеийн ангаах ухааныг уламжлалт ангаах ухаантай хослуулан эмчилдэг юм байна.
Тус эмнэлэг нь мөн л оншилгоос эхлээд бүрэн эдгэрэх хүртэл эмнэлийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг нь аливаа салбарын үйл ажиллагаа цогц төвлөрсөн байж хөгжидгийн тод жишээ болж байлаа. Гэхдээ манайд дэлхийн жишигт хүрсэн яаралтай тусламжийн эмчилгээ оншилгооны төвтэй болох боломж бүрэн байгааг гадны эмч мэргэжилтнүүд үнэлэн ярьж байна. Монголын эдийн засгийн чадвар хурдан сайжирч ангаах ухааны салбарт орчин үеийн дэвшилт технологиудаар суурилсан тоног төхөөрөмжтэй тун утгагүй болно гэдэгт итгэж байна. Их мөнгө төлж өөр оронд ирж эмчлүүлэхгүй, өөрийн орондоо эмчлүүлэх бүрэн бололцоотой болох юм. Харин тэр үед би өнөөдөр энд ажиллаж, биднээс суралцж байгаа эрдэмтэй, чадварлаг залуу эмч нартайгаа хамт Монголд ажиллана гэсэн хүсэлтэй байдаг. Жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан түүний дотроос чухам жаргалан эрүүлэнхийн нэгэн жаргалан гэж манай суута зохиолч Нацагд орж шүлгэлсэн байдаг. Үнэн дээр ч боловсралтай оюунлаг хамгийн гол нь эрүүл монгол хүн баялагийг бий болгож улсаа хөгжүүлнэ. Тиймээс яаралтай тусламжийн төвийг олноор байгуулж эмчилгээ үйлчилгээг хүн арддаа түргэн шуурхай үзүүлж чадвал өвчлөл буурч эрүүлчих нь улс орны хөгжлийг тодорхойлох хамгаас чухал үзүүлэлт юм. Мэдээжээр энэ бүтээн байгуулалт нь хөрөнгө мөнгө цаг хугацаа их хийхэн шаарддаг. Гэхдээ л манай орны эдийн засаг хурдцтай хөгжиж байна. Өндөр мэргэжлийн эмч мэргэжилтнүүд эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй залуус байгаа нь бидэнд асар их боломж байгааг харуулж байна. Энэ л бидний хөгжилд хүрэх замын эхлэлээ. Аймаг сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул 2012 оны 11-р сарын 21. Та сайн байна уу? Энэ бол сонгуулийн санал тоолох төхөөрөмж. Одоо саналаа өгөх нь илүү амархан болсон байна. Та өөрийн харьяа санал авах байранд иргэний өмнөхтэйгээ хүрэлцэн ирж саналын хуудасаа авна. Санал тэмдэглэхдээ сонгуульд оролцож байгаа нам эвсэл, нэр дэвшигчийн нэрийг бичсэн хэсэгдэх өөрийн дэмжиж байгаа нам эвсэл, нэр дэвшигчийг сонгож, нэрийн өмнөх дугуй дүрсийг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Та бүгэлсэн саналын хуудасаа санал тоолох төхөөрөмжийн зориултын хэсэг рүү чиглүүлэн барьж тулгахад л таны саналыг автоматар татаж авна. Саналын хуудасаа санал тоолох төхөөрөмжөнд хийхдээ ажил талаар нь харуулan хийсэн төхөөрөмж таны саналын хуудсыг мөн тоолох болно. Харин та саналаа буруу тэмдэглэсэн бол санал тоолох төхөөрөмжөнд хийхээс өмнө хураалган дахин нэг саналын хуудас авч болно. Сонгогчдоо санал тоолох төхөөрөмжийн найдвартай ажиллагаанд бүрэн итгэлтэй байж болно. Таны оруулсан саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж маань тоон хэлбэрээр мөн зурган хэлбэрээр ямар нэгэн сүлжээнд холбогдлоггүйгээр баталгаажуулан хадгалдаг. Та сонгуульд идэвхтэй оролцож ирээдүгээ өөрөө сонгоно. Иргэн